Эрдэнэ төгс Сайн шоу хамтдаа шинжлэх ухааныг туршилтаар нотлохыг. Хүүхдүүдээ та нар мэдэх бах. Хөнгөн цагаан, зэс гэх мэтийн металл мөн давсны усмал, шүлтийн усмал, хүчлийн усмал хүний бие, амьтны биеийн цахилгааныг маш сайн дамжуулдаг. За одоо саний дурдсан зүйлүүдээс давсны усмал ашиглан гүйдэл үсгэгч хийе. Үүнд ус, мэдээж давс, халбаг, цахилгааны утас мөн хүчтэй хэмжигч хэрэглэгдэнэ. Мөн гөлмөн төмөр зэс хэрэглэгдэнэ. За эхлээд давсаа усандаа уусгая. Хэдэн халбаг байх нь хамаагүй. Гэхдээ би эхлээд 5 халбагыг хийчихье. За боллоо. Харин одоо эхний аягтай давсны уусмал маань хэрэг хүчтэй гаргаж байгааг шалгаж үзье. За. Зэс болон гөлмөн төмөр маань өөдөөдөөсөө харж явах ёстой шүү. За. За. Харин одоо гүйдэл хэмжигчээ асаая. За. Сайн харж байгаад 20 дээр таруулах ёстой. За боллоо. За. Сайн хараарай. Тэг 75 хүрч байна. Тэгэхээр энэ маань ээлжийн гэрлийг арай л асааж чадахгүй юм байна. Тиймээс уус саналынхаа тоог нэмье. За би өмнө нь энэ хоёрыг бэлтжсэн байсан. За боллоо. Харин одоо энэ 3 давсны усмалаа хооронд нь холбох ёстой. Гэхдээ эсрэгээр нь холбох ёстой шүү. Жишээ нь гөлмөн төмөрийг зэстэй, зэсийг гөлмөн төмөртэй. За одоо 3 давсны усмал маань холбогдлоо. Харин одоо хэрэг хүчтэй үүсэж байгааг нь шалгая.
200-ны Хөөх гайхалтай сайн асч байна. Тэгвэл өөр хэлээд игээл асах болов. Ямар ч гэсэн тушиж үзье. Асч байна. Гайхамшигтэй. За хүүхдүүдээ өнөөдөр бид цаглан гүйд үүсгэж сурлаа. Давсны ус малчин гүйдлийг маш сайн дамжуулдаг нь биднэрт гүйдэл үүсгэхэд тусалсан юм байна. Эрдэнэ төгс Санс шоулаа би хөтлөгч, сурагч даваа юм. Хэрвээ миний бүтээсэн өөр олон туршилтуудыг сонирхмоор байвал Эрдэнэ төгс цэгийн Санс шоугаар зачлаарай.